Аймгийн Азигдаргын томьёон газар захирагчийн алба иргэд оршин суугчдын хүсэлтээр өнгөрсөн 1-р сард Монголын сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Галбаатар манай аймагт ажилласан. Тус ажлын үеэр аймагт үйл ажиллагаа явуулж байгаа суугчдын үйл ажиллагаанд хяналт тавьж үйлчлэг шалгалт хийх хүсэлтийг тавьсны дагуу 5-р сарын 17-18-ны өдрүүдэд Монголын сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Галбаатар тэргүүт ажлын хэсэг Дархан уул аймагт ажиллаад 35 суугчид үйлчлэг шалгалтыг хийжээ. Тэгэхээр энэ дээр бол гарч байгаа шийдвэр маань юу гэхээр аймагтайгаа хамтраад захирагчийн ажиллагаатайгаа хамтраад хамтарч ажиллах гэрээ байгуулж энэ хүмүүстэйгээ одоо орон нутгийн захиргаатай холбож өгөөд хамтарч ажиллах гэрээний үндсэн дээр эргээд одоо орон нутгаас нь ямар ажил хийх, сөөхн ямар ажил хийх, иргэдүүгээ чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулахыг энэ болгоныг хамтарч хийсний үндсэн дээр эргэж жилээдтэй ажиллаад өгнөдөг. Бие биенээсээ бас одоо хариуцлага тооцдог ийм байдалтайгаар явъя гэж одоо шийдэлт өгч байна. Шалгалтыг санхүүгийн болон дотоод ажлын нийт 10 чиглэлээр явуулсан бөгөөд иргэдтэй хийсэн ажлаа тайлгнадаггүй, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл хоорондын уялдаа холбоо муу, дундын өмчлөлийн эд хөрөнгийг тоолж ашиглалтын төвшинг тогтоох ажил хэвшээгүй, баланс гаргахдаа төрийн бас байгууллагын маягт биш, аж ахуй нэгжийн маягтан дээр гаргасан төсвийн гүйцэтгэл гаргаж хэвшээгүй зэрэг нилээдгүй зөрчил дутагдлууд илэрчээ. За өнөөдрийн урьдчилсан байдлаар бол суугчдын маань бол хувьд бол сайн цөөх байна, муу цөөх байна. За санхүүгийн хувьд бол нэлээд зөрчилтэй цөөхүүд ч байна. За боломжийн хэмжээнд баримтаа хөтлөөд явдаг цөөхүүд байна. За бид бол одоо энэ ажлын 6 төрлийн зөвлөмж бол энэ шалгалтын дүнд бол гарч байна. За эхний ээлжинд бол бид бүх цөөхүүдийг одоо багийн иргэдийн нийтийн хурал, багийн засагтаа дарагтайгаа хамтраад бол иргэддээ бол хийсэн ажлынхаа тайланг бол тавиулаа, иргэдээрээ дүгнүүлээ гэдэг бол одоо зүйлийг бол эхний ээлжинд бол тавьж байна. За хоёрдугаарт бол бид цөөхүүдээ бас хийж байгаа ажлуудын зарим нь бол сурталчлах, хийсэн сайн цөөхүүдээ бол урамшуулах ийм ажлууд бол хийхээр байна. За гуравдугаарт бол цөөхүүд дээр бол нилээдгүй мэрэгжил арга зүйн сургалт зөвлөгөөнүүдийг хийхгүй бол бас чадахын хувьд бол өнөөдрийн байдлаар бол иргэд маань ямар байгааг бол мэдж байгаа. Бид бол энэ тал дээр бол нэлээдгүй олон арга хэмжээг бол бас хамтарч хийхээр дээд зөвлөлтөд бол бас харилцан тохиролцлоо. За мөн сууц өмчлөгчдийн холбоонд ажиллаж байгаа одоо энэ бүрчлэгчдийн одоо нийгмийн даатгал, одоо тэр нийгмийн асуудлуудыг бол бас тодорхой хэмжээнд анхаарч үзэхгүй бол бас болохооргүй байна. За мөн одоо энэ сөөхийн одоо мөнгө хурааж байгаа давтамжуудыг бол бас одоо сууц өмчлөгчдийн холбоод нэг мөнгө хураадаг, хог цэвэрлэгээний хүмүүс мөнгө хураадаг. За энийг бол бас нэг талд нь гаргаж нэг голдролд нь оруулах зайлшгүй шаардлага байна. За одоо мөн одоо иргэдтэй хандаж хэлэхэд бол Дархан уул аймагт бол орон сууцны контор гэдэг байгууллага бол байдгүй та бүхэн мэдж байгаа. За цаашдаа ч орон сууцны контор бол байгуулагдах боломжгүй. За ийм учраас бид бол цөөхөн үйл ажиллагааг бол дотроос нь гаднаас нь одоо шалгах, зөвлөн туслах, мэрэгшүүлэх, чадахжуулах олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж одоо сөөхөө чадахжуулж бидний одоо амьдарч байгаа байр нийл одоо асуудал учраас иргэд бас энэ дээр хамтарч ажиллаач. Аймгийн зүгээс бол одоо сөөхөө эрүүлжүүлэх, чадахжуулах тал дээр бол маш олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар бол харилцан тохиролцлоо л одоо дээд зөвлөлтөд сууц өмчлөгчийн дээд зөвлөлтөд. Иймд одоо иргэд маань энэ дээр бол дэмжлэг үзүүлж бидэд та бүхэнд бол сөөхүүдийн хийсэн ажлын тайланг, та бүхнээс хураасан мөнгө ямар ажилд зарцуулагдахыг бол тухай бүрэн танилцуулъя. Баг дээр амьд харилцаа үүсгэе. Та бүхэн маань одоо энэ сөөхтэй холбоотой санал гомдлуудаа одоо энэ зохион байгуулахын хурал дээр идэвхтэй оролцож, газар дээр нь бас болохыг болж болохгүйг нь болохгүй гэдгийг нь бол газар дээр нь хэлж бид нартай хамтарч ажиллаач. Одоо энэ сөөхөө өөдөнд татаж өөрсдийнхөө амьдарч байгаа одоо энэ байрныхаа ачлалт үйлчлэгийг бол сайжруулах тал дээр иргэдийгээ бол хамтраач гэж уриалж байна. Бид сөөхүүдийн хийсэн ажлыг бол яг тухай бүр нь одоо санхүүгийн тайланг нь тавиулаад явдаг болно. Тийм учраас та бүхэн маань сөөхөө дэмжиж, бидний ажлыг дэмжиж, өөрсдийгөө дэмжиж энэ сөөхүүдийнхаа төлбөр хураамжийг төлөх тал дээр бол дэмжлэг үзүүлээч гэж иргэдээс хүсэж байна. Цаашид аймгийн захирагчийн алба Монголын сууц өмчлөгчдийн дээд зөвлөл Дархан уул аймгийн сөөхүүдийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж сөөхийн үйл ажиллагааг сайжруулах, хяналт тавих, зөвлөн туслах, дэмжих, цэвэрлэгээ үйлчлэгийн чанарыг сайжруулах, хууль дүрм журмыг сурталчлан таниулах зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр болсон байна.